Ховд аймаг боловсролын салбараа дэмжиж ховдын ирээдүйд төсөл арга хэмжээг 2025-аас 2028 он хүртэл хэрэгжүүлж байгаа юм а. За ховдын ирээдүйд төсөл арга хэмжээний хүрээнд элсэлтийн ерөнхий шалгалтанд 750-аас дээш оноо авсан сурагчдад батламж гардуулах арга хэмжээ өнөөдөр аймгийн засаг даргын тамгын газрын хуралдааны их тэхэнд боллоо. 10 судлах түн хичээлээр давхарсан тоогоор 2736 шалгуулагч ховд аймгийн хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалт өгчээ. Нийт шалгуулагчдаас 4 сурагч 800 оноо, 26 сурагчид 750-аас 799-ийн хооронд оноо авсан амжилт үзүүлсэн байна. Онцлог болон математикийн хичээлээр Жаргалан цумын ерөнхий боловсролын прогресс сургуулийн сурагч Инх Тэвний Бүжин Саран, нийгэм судлалын хичээлээр Жаргалан цумын ерөнхий боловсролын прогресс сургуулийн сурагч Үүр Цайхын Өсөх ирээдүй, Жаргалан цумын ерөнхий боловсролын цас талтаа цогцлбор сургуулийн сурагч Баясгалангийн Хулан, Жаргалан цумын ерөнхий боловсролын цас талтаа цогцлбор сургуулийн сурагч Жаргал сайхны Эмүүжин нар тус бүр 800 оноо авчээ. 800 оноо авсан сурагчдыг 2 сая төгрөгөөр, 770-аас 799 оноо авсан сурагчийг 1 сая 500 мянган төгрөгөөр, 750-аас 770 оноо авсан сурагчийг 1 сая төгрөгөөр тус шагнаж батламж гардууллаа. Нийгмийн ухааны хичээлээр ингээд 800 авсан. За мэрэгжлийн мэдээ сонгосон байх ямар мэрэгжилтэй болохыг мөрөөддөг вэ? Ер нь энэ хичээлийн жилд эсэлтийн шалгалтанд 800 оноо авна гэдэгтээ итгэлтэй байсан уу? 800 авна гэдэгтээ ер нь бол итгэлтэй байсан. Тэгээд тодорхой хэмжээний өөртөө итгэлтэйгээр яг бэлдсэн. Тэгээд одоо ингээд өгсөн оноо авсан байж гин. Тэгээд миний сонгосон мэрэгжил болохоор би их зүйн ангид орсон мөсийн. Тэгээд хуульч болох мөрөөдөлтэй. За нийт одоо бас төгссөн үеийнхэндээ хандаж дүүнертэй хандаж өгч хэлнэ. Ер нь бол яг өөрийнхөө яг юун сайн гэдгийг хамгийн түрүү сайн мэдэх хэрэгтэй. Тэгээд сурах арга барилаа олох хэрэгтэй. Тэгээд яг хэрвээ ингэсэн бол чи яг хүссэн оноо авч чаднаа л гэж хэлээ да. Би нийгэм судлалын хичээлээр эрсдэлтийн ерөнхий шалгалт өгсөн. Тэгээд 800 оноо авсан. Хэр бэлдсэн бэ? За өдөр сар ер нь өөр байсан. Тэгээд зарим үедээ яг шүнжэнгөө хийгээд зарим үедээ яг ингээл амралттай. Гэтэ өдөр болгон тогтмол хичээлээ хийсэн. Нэг өдөр л уншихгүй бол тэгээд тэрийгээ ер нь марчаад идэв гэсэн. Энэ жилийн одоо эсэлтийн ерөнхий шалгалт ер нь хэр хүнд вэ? Хүүхдүүдийн ярьж байгаагаар бол өмнөх яшүүдээс ер нь хүндэл гэж ярьж байсан. Миний хувьд бас хийж болохоор бас гайгүй л байсан. Цаг минутын хувьд бол давчуу гэдээсэн. Чиний хувьд бол бүх цаг минутанд багтаж бүх зүйлээ хийж чадсан уу? Яг 30 минут үлдлээ гингут будаж эхэлсэн. Тэгээд 30 минут л бутсан, амар удаан бутсан. Тэгэхээр нэг 50 минутанд хийгээд дуусгацсан. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг бидэнтэй хуваалцаач. Би аавынхаа яг хийж чадаагүй мөрөөдлийг л хийх гээд хүрч чадаагүй мөрөөдлийг нь л биелүүлж өгөхгүй тийм. Тэгээд хуульч болох мөрөөдөлтөө яг ингээд шудраг ус явдалтай тэмцгээд төв нэмрээ оруулах. Мэргэжил хуульч болно. Аавны сайхан баярыг хуваалцаж чадсан уу? Чадсан. Аав одоо хөдөө байгаа. Бас ажил ихтэй хүн. Гэр бүлийнх нь яаж хүлээж авав? Найз нөхөд нь яаж хүлээж авав? Багш нар нь яаж хүлээж авав? Багш, ээж, найзууд ер нь бүгдээрээ яг надаас төрүүлээ мэдсэн байсан. Би унтчихсэн чи өглөө дуудаад. Тэгэл шокнд ороод тэгэл. Миний дүү ийм сайхан амжилт үзүүлсэн. Одоо та нарын дараагийн үе буюу дараагийн дүүнер чинь та нараас бас үлгэр жишээ авч та нарын хүрсэн амжилтанд хүрэхийг одоо хүсхэн дамжиггүй. Тэгэхээр дүүнертэй хандаж миний дүү юу гэж захимаар байна? Хүүхдүүд нэг их цагаар хичээлийг угаасаа дургу тэгээд ядаж өдрийн 2 цаг л хичээлдээ зориулж байгаа. Тэгвэл яг амжилтандаа хүрнэ. Багш дандаа ингэж хэлдэг байсан. Мөн мэрэгжлийн зэрэг олгох тухай боловсролын сайдын тушаалаар прогресс сургуулийн багийн багш Орон Чимэг, Булгал сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Оюун Эрдэнэ нар Монгол улсын зөвлөх багш цол тэмдэг хүртсэнийг энэ үеэр гардуулж баяр хүргэлээ. Боловсролын салбарт одоо 23 жил ажилласан. Ажил хугацаанд сургалтын менежерээр 10 жил, багшаар 13 жил ажиллаа. За тэгээд багш хүний одоо бас нэг том шалгуур эдэг зөвлөх багш гэсэн юм эрхэм зэрэг цолны эзэн болсондоо бол маш их баяртай. За тэгээд ингээд багшийг
амжилттай явахад хамгийн гол зүйл бол би сургууль хамт олон удирдлагын арга барил тэгээд хамтын ажиллагаа хамгийн чухал гэж боддог. Энэ бүх одоо миний амжилтын хамгийн гол суурь бол прогресс сургуулийн багш нар тэр дундаа бага ангийн заах аргын нэгдлийн багш нарын минь очиж тасан юм аа. Бага ангидаа суур нь яаж тавигдсан, сурах арга барил нь яаж төлөвснөөс шалтгаалаад хүүхд цаашаа хөгждөг. Өнөөдөр ч гэсэн энд одоо Ешийн шалгалтанд амжилтаа сайн шалгагдсан хүүхдүүд бол бүгд бага ангидаа амжилтаа суралцсан, суурин сайн тавигдсан хүүхдүүд байгаа нь харагдаж байгаа. Тэгэхээр бага ангийн багш өөрөө мэрэгжилтэй эзэн байгаад тэгээд хүүхд бүрээ хөгжүүлж чадах юм бол ер нь Монголын боловсролд хамгийн том түлхэгц болно гэж боддог. Би Ховд аймгийн Булган сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч. Би бол сургуулийн өмнөх боловсролдоо ингээд 35 дахь жилдээ ажиллаж байна. Ийм мэргэжлэрээ үнэхээр их бахархаж, үнэхээр чин сэтгэлээсээ хийх хүсэл эрмэлзэл надад маш их байдаг. Тэгээд энэ сайхан том Монгол Улсын зөвлөгт зэрэг авсандаа маш баярлж байна. Энэ бол манай нийт булганчуудын маань, СОБ-ийн болон булган нутгийн маань, ард иргэдийн хамт олонны маань, эцэгчүүдийн маань, тэр бяцхан шавнарын маань бас ингээд амжилтууд бас ингээд харагдаж байна гэдгийг бас энд хэлье. Ингээд өнөөдөр зөвлөх багш авсандаа туул их баяртай байна. Улсын олимпиадад амжилттай оролцож медальт байранд шалгарсан 2 багшийн тус бүр 3 сая төгрөгөөр, сурагчийг 1 сая төгрөгөөр, за бүсийн олимпиадад амжилттай оролцож медальт байранд шалгарсан 6 багш 13 сурагчийг тус бүр 300-аас 500 мянган төгрөгөөр урамшуулж батламж гардуулсан байна. Ховдын ирээдүйн төсөл арга хэмжээний хүрээнд 2024-өөс 2025 оны хичээлийн жилдээ Ховд аймгийн боловсролын салбарт багшийг чадвархжуулах олимпиад ур чадварын уралдаанд амжилт үзүүлсэн багш сурагчдыг урамшуулах сургалтын орчныг сайжруулах зорилгоор орон нутгийн төсөвт 2 тэрбум төгрөгийг хуваарлсан байдаг. Үүний 52 гаруй сая төгрөгийг дээрх мөнгөн урамшуулалд ийхүү зарцууллаа.